За тэгэхээр эрт дээр үед бид нар өвөө эмээнэр маань аяга долоогоорой гэж зөвлөдөг байсан нь бид нар аяга долоохын зуршлаас шалтгаалаад маш олон эрүүл мэндийн давуу талтай байсан. За хил зөвшрүүлэх, тасгал болдог, хоол боловсруулах эдэрхтний үйл ажиллагааг дэмждэг. За мөн одоо хоолой ангийнхаас сэргийлдэг ийм ашиг тустай байжээ. Одоо бол бид нар ресторан цуугаад аяга долоож болохгүй шүү дээ. Тийм учраас яг энийг орлох хэмжээний тийм тасгалыг хамтдаа хийцгээе. За хамгийн гол нь нүүрний одоо йогийн бас дасгал нэгэн тийм дасгал болдог. За энүүгээрээ энэ уруулын буланг дээш нь өргөж инээмсэглэлийн одоо шугамыг тодруулж өгдөгөөр ашиг тустай байдаг юм аа. За ингээд нуруугаа ихцлээд сууцгаая. Хилэд тойргоор эргүүлнэ. За ингэхдээ бол хилээрээ уруулын дотор талаас маш сайн түлхэж өгнө. За хитрхи хурдан бол хийхгүй. За ингэж хурдан хийснээр бол тасгал болж өгдөг. Тийм учраас маш нухацтай, маш сайн түлхэж өгөөд удаан тайвнаар хийцгээгээрэй. За нэг талдаа 3 удаа хий, нөгөө талдаа мөн 3 удаа хий. Тэгээд та тоог бол нэмж болно. Тэр бол таны сонирхлын асуудал. За ингээд хамтдаа хийцгээе. За дасгал хийсний дараа ялангуяа олон давталцтай хийсний дараа бол маш их шүлс ялгарна. За нэлээд тийм чилэлт мэдрэгддэг. Зарим хүний хувьд бол энэ толгойн ар хүзүү, шилэн үзүүний хэсэг дээр бол одоо нэлээд чилэлт мэдрэгддэг. Энэс битгий санаа зовоорой, агаарай. За ингээд таны эрүүл мэндэд тустай энэхүү дасгалыг та өдөр тутамдаа хэдэн ч удаа хийж болно. Хамтдаа дасгал хийсэнд баярлалаа.